Хайр ба үхэл. Богино өгүүлэлэг. Хаврын хавсрах салхи шороо хаман хөөргөж нүдэнд үл үзэгдэх орчин хязгаарлан харанхуйлна. Харин эрхээс хэмээх залуухан 20 гарч буй залуу хүү нүднээсээ нулимс бөмбөрүүлэн шороо нүдэнд нь орсонч салхи сөрөн нүд орчмоор нь халтардаж хазар таган шороотой нулимс газар тослоно. Иргэсийн утас дугарсаар тэрээр тэнгэр газар нийлсэн шороон шоргонд сонсогч сөхөөгүй алхана. Амьд явах ямар ч хүсэлгүй агаад агцхүү түнд энэ амьдрал яг л энэ шуурга шиг хатуу ганцанд гомдох. Өөрийгөө зөхөх ба ганцхан л үхэл ботогдно. Гэртээ харихаас бэргэн энэ тэрүүгээр алхасаар утас нь мөн л байн дугарсаар нүмер бараад нь нэгэн байшин налан сун хоёр гараараа нүрээ даран мэгшүүлэн уйлна. Энэ удаа утас дугарахыг сонсов. Утас ааван байна уу гэвэл зээлхэн дугаар хараа хаана вэ? Хаана уулзах вэ? Би киноны 2 тасалбар авчихлаа. За би одоо очлоо. Тэгтээ би чамтай уулзмааргүй л байна. Юу яриад байгаа юм бэ? Яасан? Юу асан? Хурдан ирээ. Би хүлээж бай. Нөгөө газараа заа юу? Баяртай. Ирэхээс утсаа газар алдан уйлсаар л. Тэрээр хэсэг сууж байгаад нулимсаа арчин алхав. Нилээн явсны эцэст хайртай хоёр болцдог болцоод газраа ирлээ. Салхи хэдий шууравч болцоо тохин дэнсмаа нүмер бараадан сүйдрөвчний сандал дээр баган налан сууж байгаа нь харагдав. Дөхөж очивол харсан бололтой босон ирээд чи яаж хаа киноны цаг хэллээ гэд уруул дээр нүсв. Би чамтай ярилцах хэрэгтэй байна. Намайг сонсолтоо. За дараа нь ярилцъя. Харин би чамайг зөндөө хүлээгээд даарцглаа. Ирэхээс юм дуурсангүй даган яв. Хоёул энэ удаа таксинд сун кино театрын үдэнд буув. Салхи улам хүчтэй шуурсаар кино эхэлсэн тул дэнсмаа яаран эргэсийн гараас чангатхан хөтөлсөөр үзмрийн танхимд орцгоолоо. Дэнсмаа хараа яагаад ийм уруу царайтай байгаа юм бэ гэхэд ирэхээс зүгээр яагаачгүй. Тэгээд уралдгүй хүн гинэт яагаад байгаа юм бэ? Киногоо үзье. Хүмүүс чимээ гаргаад байна гэд хараад байна. Дэнсмаа эргэсийн мөрөөд ирлэн гараас натхан их л чаргалтай харагдана. Эргэсийн хувьд кино ямар ч утгагүй үлгэр мэт ямар ч хэрэггүй зүйл болж хувирчээ. Урд нь кино үзэх Дэнсмаагаа тэрэн тухан дээр нүнэрлэн аз жаргалтай байдаг хүн энэ удаа нулимсаа нун бас л үхэл бодогдсоор. Хэдий хэцүү байвч хайртай охиноо хаяад гарах зориг түүнд хүрсэнгүй. Ингэж цаг гарган ирэхээс хурдан тусаасаа гэж бодохдоо зэрэгцэн ашгүй кино тослоо. Дэнсмаа эргэсээ чи над руу хартаа. Юу болсон бэ? Чи өнөөдөр нэг сонирн байна. Зүгээрээ хараа. Сая жаахан эвгүй зан гаргасан дуучлаарай. Миний хайр ингээд харчих. Би ажилтай. Чи өнөөдөр надтай гэрт очно гэж амласан биз дээ. Тийм ээ. Танаа аав ээжтэй тэгж байгаа танилцъя. Өнөөдөр харин ээж эрт ир гисэн. За. Утсаа авч мессеж хурдан бичиж бай. За юу. За ойлголоо. Намайг үнсэхгүй юм уу? Иргэсээ. Хүү иргэсээ. Ирэхээс аль хэдийн кино театраас гарангүйсээр Дэнсмаа араас нь гаравч харагдсангүй.
Атгын зүрхэнд нь амьсгал бэлгэлсэн ариухан цагаан гигийн хараа хайгаад толсонгүй. Тэр минь яасан юм болов? Ямар сонио өдөр вэ? Бас нэг л сонин байна да. Химэн бодон утсаа аван эрхэс рүү залгасаар гэрийн зүг явлаа. Харин эрхэс гүйсээр л гинт зогсон. Маргааш гэж өдөр байгаа юм байна штэ гэж бодон гэрийн зүг амьсгалаа даран алхав. Чухам төмөн бодол эргэлдэн алхасаар нэг л мэдхэд гэртээ ирлээ. Гэртээ орж ирвэл ээж нь "Өө миний хүү юу? Хоолойд урчгийн жарлан руу гүгээд байсан гэд чинь базалсан уу? Ойр дэг яд руу харагдах болоод байгаа шүү. Маргааш имлэг орноо хойлоо." "Үгүй зүгээрээ сүртэй юм ярих юм ээжээ. Гүйлгээлвэз би хоол идсэн" гэж хэлээд өрөөндөө орон элдвийг бодон юр унтсангүй. Түүнд нойрч алга болж, ортаас алга болж, энэ шүн түүний хувьд хамгийн урчин мэт санагдана. Гагцхүү салхин чимээл түүнд хань болон цонхон дэрж шүргэлцэх нарийн шороо сонсогдно. Хөрвөн хөвцээр өглөө болгоод бас нүүр амаа ухаалаа. Ээж нь химээх хижээл насны халмиг үстэй, толгор царайтай, өндөр нуруутай хүн байхва тэрээр хүүгээ нэг л биш байгааг мөн л анзаарсан бололтой. "Ирэхсээ миний хүү цайгаа уу? Чи чинь дуу гаргахгүй яагаа вэ? Алив ээжтэй хэл" гэхэд "Зүгээрээ ээж, цай яах вэ? Өнөөдөр эрт жаахан ажил амжуулах ажилтай. Явлаа. Оройдох байх шүү." "Хүүе миний хүү цайгаа уу? Хүү ирэхсээ миний хүү." Ирэхээс аль хэдийн гэрээс гаран явлаа. Тэрээр толгойдоо олон бодол эргэлдүүлэн үнэхээр давчтан алхасаар зорьсон газраа ирлээ. Түүнийг ирэхэд цагаан халаацтай сувлагч "Нааша" гэд гараараа дуудан дагуулan явсаар нэгэн хаалган дээр авчираад "За ийш ор" гэд хаалга онгойлгов. Ирэхээс орвол хижээл насны эмэгтэй эмч нэгэн цаас барьсан суух ба түн рүү харан "За наашаасуу. Би чамд сайн мэдээ дуулгаж чадахгүй дэ харамсаж байна." Дахин шинжилж үзээд мөн адил эерэг гарсан. "Тийм болохоор одооноос эмчийн хяналтанд орно гэсэн үг. Мэдээж гэртээ харж болно. Тэгтээ хэд хоногт оюунд хэвтэх шаардлагатай. Гэрийнх нэсийг хүн авчраарай" гэж хэлсэнсэн. Ирэхээс "Та дахиад нэг шинжилж өгөөч. Гуйж байна. Дахиад нэг л удаа гуйж байна." "Болно. Бололгүй яах вэ? Харин ар гэрээс чинь хүн нэрж уулзах шаардлагатай. Миний дүү тайвшир. Өнөөдрөөс ямар ч байсан эмчилгээгээ эхлэе." Ирэхээс ээжийнхээ дугаарыг эмчэд өгөөд нэгэн тасагт оров. Сувлагч ор дээр янзалж өгөөд тайван байхыг хүсээд гарав. Тэр нэг мөн л шуургатай бүрхийг өдрийг санан "Арайчтэй, үгүй байлгүй дээ" хэмээн уйлсаар л. Эмчийн хаалгыг тогшогч хэмээ гарлаа. Эмч "Ор" гэвэл давхраатай нүдтэй, цагаан царайтай, дунд нуруутай, урд хар үстэй охин ирж ирэв. Энэ бол Дэнсмаа байлаа. "За ямар хэрэгээр явна да?" хэмээн асуувал эргээсгээ залуугийн талаар асуух гээд "Юуг? Тэр үү? Чи хэн блэ?" гэхэд "Намайг Дэнсмаа гэдэг. Би найз охин л доо." Эмч нүдээ томруулан "За та хоёр ямар харьцаатай байлээ? Энэ ямар газар болохыг анзаарсан л байлгүй?" Тэгээд асууж явнаа. "Тэр минь яасан юм бэ?" гэхэд эмч "Та хоёр яг ямар харьцаатай юм бэ? Бэлгийн харьцаанд хэдэн удаа орсон бэ?" "Эмчээ, бид хоёр тийм харьцаагүй. Тэр яасан юм бэ? Хаана байгаа? Өглөө уулзах гээд очсон чинь байгаагүй. Найзаас нь асуусаар байгаад өчигдөр ийшээ очсон байх гэж хэлсэн. Өчигдөр тэр их сонин бүр шал өөр хүн болчихсон байсан."
За охин минь. Чамд сайн мэдээ хэлэхгүй нэ. Тэгтээ хэлэх ёстой байх. Танаа найз хүний дархлал хомсдлын вирус тассан. Өөрөөр хэлбэл дох. Чи тэгтээ шинжилгээ өгөх шаардлагатай. Яг одоо. Зүгээр шинжилгээ. Маргааш өглөө ирэхээр чинь хаана байгааг нь хэлж өгье. Гэлээ. Динсма сонссон зүйлдээ итгэж ядан шинжилгээ өгчхөөд маргааш иргэсэн юмнаас өөрөөс нь сонсно хэмээн бодно. Динсма энэ шөнө мөн л унтаж чадсангүй. Өглөө эртлэн босон өнөөх хаалган дээр ирэн тогшов. Эмч ороор гэв. Динсма орвол. За Динсма билүү? Чиний хариу сөрөг гарсан. Чи үнэ хэлжээ. Одоо ирэхээс энэ тасаг тэмцэн хяналтанд орсон байгаа. Уг өвчний талаар энд бичсэн байгаа. Энийг унш. Иргэсийн сэтгэл зүй их докторгүй байгаа нь мэдээж. Чи тэгтээ найзны юм чинь сэтгэл санаагаа нүргэж өгч чадах уу? Динсма. Би ирэхээсээ уулзмаар байна. Та уулзаж өгөөч. Бололгүй яах вэ? Гэхдээ сануулгаад сэтгэл санааг нь унгах зүйл битгий хийгээрэй. За эмчи ойлголоо. Динсма эмчийг даган нэгэн тасгийн үүдэнд ирэн орвол хайртай залуу иргэсэн орон дээр сууж байв. Хаалга дуурахад Динсмаг харан нүдээ томруулан чи яаж ирсэн? Үгүй чи хаанаас мэдээд гээд цааш харав. Динсма эмчээ бид хоёр ярилцаж болох уу гэхэд эмч толгой дахин гарлаа. Динсма уурлах, уйлах зэрэгцэн. Чи таанчтай ирэхсэ. Намайг хүлээж чадсангүй юу? Би чамд ямар их хидэгдэг, ямар их хайртай билээ те. Гэхэд ирэхс чимээгүй сууж байснаа. Чи намайг уучлаарай. Би тэр өдөр дэндүү сохтуу байсан. Хэн байсан гэж санахгүй байна. Намайг уучлаарай. Үнэхээр уучлаарай. Би чамд хэлсэндээ хүрсэнгүй. Үнэнч байж чадсангүй. Одоо намайг 50 өрх яв зайлаад өг гэд уурлан хөглөө. Би чамд хайртай штэ ирэхсэ. Ирсэ чи даанчтэй. Ирэхээс хаалга руу нулимс дүрмнүүдээ бүрэлзүүлэн харвал хайртай охин нь алга байлаа. Динсма аль хэдийн эмнэлгээс гарan нулимсаа сул хасглаа.